Өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд амлсны дагуу Иймүү хаанаас ирсэн болох талаар хэлж өгөх болно. За тэгэхээр Иймүү хаанаас ирсэн бэ гэвэл Иймүү сарн дээрээс ирсэн. Яагаад тэгж үзэж байна гэвэл манганы эсгээс харсан бол сарн дээрхтэй яг ижилхийг та нар бас харсан баг тийм үү? Тэр гар болон биен дээр нэлээд төстэй шивэс байгааг та бүхэн бас харж байгаа. Үүндээс үнслээд сарн дээрээс ирсэн гэж таамаглаж байгаа. Тухайн үе буюу 800 жилийн өмнө яг юу болсон бэ гэдгийг би таамаглахдаа сарны хаан хүү Иймүү дэлхийн гүнж Вивид дурснаа дэлхий дээр ирж Вивиг өөртөө хамт явахыг хүссэн боловч Виви эсэргүүцснээр 20 хаант улсын дайн болох эглэл тавигдсан. Иймхүү Joy Boy болон Иймүү нарын тулаан болж байхаагаар Виви зогсож эмэгтэйчүүдийн арал дээр очсон. Та нарын зарим бодож байгаа. Ягаад Иймүү Joy Boy-г яссан бол Вивиг олоод очиж болоогүй гэж. Яагаад гэвэл Иймүү Joy Boy-д ялагдсны улмаас нэлийн хүнд шарахтай хэдэн зуун жил ухаангүй байсан байж болно. Бид хардаг шүү дээ. Joy Boy-ын хакинаас Иймүүг ямар их айж байгааг. Ерөнхийдөө Иймүү Joy Boy-ын хакинаас бараг л трама авсан юм шиг байдаг тийм үү? Ягаад Иймүүг тэгж их айлгаж Горосын 5 өвгөнийг хүртэл хувиргалтаас буцааж байгаа энэ их хүчтэй тэр хүн яаж ялгсан байж болох вэ? Ягаад гэвэл урагч байсан. Тэр урагчийн хэн бэ гэвэл загсан хүмүүс. Яагаад ингэж үтсэн бэ гэвэл загсан хүмүүс үлэмж биетнүүдээс ялгаатай нь 20 хаант улсын цугларалтад оролцох эрхтэй байдаг. Бас үүнээс гадна бас хэд хэдэн шалтгаан байгаа. Та бүхэн Нова хөлгийг мэднэ тийм үү? Ямар нэгэн хэн нэгэнд амлалт өгсөн хөлөг гэж яригддаг. Яагаад гэвэл загсан хүмүүс амлалтаас ботсон буюу Joy Boy-оос урвсан гэсэн. Joy Boy-оос урваагүй бараг хорийн ганц гэж хэлж болох овг аймаг нь үлэмж биетний овг. Үүнээс гадна өөр нэг таамаг байгаа нь Иймүү бол сарны бурхан буюу нарны бурхан Некатай ижил бурхан байх магадaltaй. Манган дээр гарснаар 4 бурхан байдаг. Нарны бурхан, салхины бурхан, далайн бурхан гэх мэт 4 бурхан байдаг. Яг үндэ 5 байсан буюу 5 дахь нь сарны бурхан Иймүү. Бидний мэдэх 800 жилээс ч өмнө 5 бурхад өөрсдөө ямар нэгэн шалтгаанаас болж чөтгөрийн жимс болох гэж хувиргасан. Гэхдээ Иймүү өөргөө чөтгөрийн жимс болохоос татгалзаж өөрөө чөтгөрийн жимс бүтээсэн. Буюу бидний мэдэх Зон, Логия, Парамеша энэ жимснүүд Иймүүгийн бүтээсэн чөтгөрийн жимснүүд гэсэн үг. Иймүүг анх гарч ирэхэд чөтгөрийн жимсийг нь зүгээр л чөтгөр гэсэн байдаг шүү дээ. Бас өөр нэг таамаг байгаа нь Иймүү бол Кайдогийн баруун гар Кингтэй ижил Лонариан хүн. Миний бэлтгэсэн таамаглал энэ хүрээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.